Оюуны өмчийг дээдлэгч Монгол телевиз, маркетингийн мэргэжлийн зөвлөх Vision Group хамтран төлөвлөж байна. Бизнесийг амжилттай эхлүүлэх хамгийн суурь мэдээллүүд бол зах зээлийн багтаамж, хэрэглэгчдийн зан төлөв, салбарын хандлага, гол тоглогчдын туршлага, бизнесийн боломжит санаа байна. Энэ бүгдийг амжилтын эхлэл, зах зээлийн судалгаа мэдээллийн нэвтрүүлэг танд хүргэх болно. Арамд үзэгчтэй амжилттай эхлэл бизнесийн нэвтрүүлгийн маань ээжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Ингээд та бүхэнтэйгээ би өнөөдөр гар утасны зах зээлийн талаар ярмаар санагдлаа. Тэгэхээр гар утасны зах зээл яагаад сонирхох вэ гэхээр зэрэг ингээд хүүхдтэй ухаантай утас авч өгөх үү, тэнэг утас авч өгөх үү гэтэр гээл одоо гэр бүл дотор бас сонин яриамаараа үүсээд тэгээ ингээд сүүлийн үед хараад ахнаа ер нь гэр бүл дотор зурагт нэг тийм асаалттай тэгээ хүн үзэж байгаа ч юм уу гүч юм уу хэдэн хүнд нэг утас ноолсон хүмүүс байдаг болоод ах шиг байна. Тэгэхээр ер нь гадуур байдал ямар байна? Энэ гар утсыг чинь ер нь яаж хэрэгжилж байгаа хүмүүс тийм ээ. А дээр нь одоо юу гэдгийг шинэ утас авах хандлага нь хэрэг болсон, хуучин утас өрдөн солилцдог байсан. Гэх мэтээр ингээд гар утасны зах зээлийг сонирхож үзье. Үзэгчтэй үзэх цаасаа бэлдээд натаа хамтаагаарай. За үзэгчтэй тэгэхээр гар утасны зах зээл ийм багтаамж, гар утасны зах зээл гэдээ ярихаар бүгдээрээ Nokia, алдарт Nokia-гийн талаар санаанд орж байгаа. Гэтэл одоо нөгөө Apple маань байхгүй болоод ингээд iPhone, Samsung гэднүүсээр нэг ухаантай утас болоод ихс. Тэгвэл дэлхийн хэмжээнд 13 оноос хойш ухаантай утасны зах зээл хэр хөгжиж байгаа юм бэ? Хичнээн долларыг ингээ харахаар зэрэг 2013 онд 330 тэрбум доллар байсан зах зээл бага өссөөр байгаад одоо 16 оны байдлаар бол нэг хүлээгдэж байгаа байдлаар бол нэг 400 тэрбум долларын зах зээл байгаа гэж харагдаж байна. За тэгвэл Монгол улсад гар утсыг жишээлбэл нөгөө импортлохдоо бас нэг гайлд мэдээлж орж ирдэг хэсэг нь байна. За чамдаан тэгээд мэдээлэхгүй орж ирдэг хэсэг нь байна. За тэгвэл мэдээлсэн шир дүнгээр нь авч үзэх юм бол бүгдээрээ нэг жилдээ нэг 154 мянга, 177 мянга, 144 мянга ширхэг утас Монголд бүртгэгдэж орж ирсэн. Энэний үнийн дүнгийг харах юм бол нэг 23 сая доллар, 27 сая доллар, 22 сая доллар гэдэг ингээ гарч байгаа. За яг тэгээд 22 сая долларыг хэдүүлээ 144 мянган утасанд хуваагаад үсэх юм бол нэг ойролцоогоор 152.7 доллараар нэг утас дунджаар бүртгэгдэж орж ирсэн байдаг гэж үзэж байна л да. Тэгэхээр 152 доллараар гайлд бүртгэгдэн гэдэг болвол эн чинь нөгөө ухаантай утас байх гэдэг юм л да. За тэгээ нөгөө гайлд бүртгэгдэж орж ирсэн утаснуудынхаа тоо ширхгээр нь улсаар нь харахаар зэрэг манад 40% хятадаас орж ирдэг, 21% Арабаас, 16% Вьетнам, 8% Сингапураас орж иж байгаа нөгөө тоо ширхгээр нь. Үнийн дүнгээр нь аваад үзэхээр нөө 8% байсан Сингапур ч 37% болтлоо өсөд Вьетнам 18%, Араб 17% ингээ явж байгаа. Тэгэхээр энэ юу харуулж байгаа гэхээр хятад бол бүр 15% хүртэл буурчлаа. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? Сингапураас нөгөө арай илүү өндөр үнэтэй ухаантай утаснууд нь одоо iPhone, Samsung гэж үт юм уу орж ирдэг байж боломжтой гэж би одоо тооцоолж байна. За тэгэхээр манад гар утасны зах зээл дээр одоо юу гэдгийг шинэ гар утасны шүү дээ тийм ээ зах зээл дээр амжилттай тоглож байгаа компаниудыг ингээ харахаар зэрэг бидний тооцоолсноор бол Mobicom 32%, Unitel 24%, Grand Smart компани 12%, энэ хуучин Nokia-гийн юу байсан. За G-Mobile 11%, ингээ Solar Star 5% гэдэг ингээд тоглогч нар байна. Ерөнхийдөө томоохон доминант тоглогчтой зах зээл гол том хэд өрсөлдөгчтэй. Брэндүүдээр нь авч үзэх юм бол Монголд бол одоо юу гэдэг хамгийн сайн зарагддаг, хамгийн түгээмэл болцсон брэндүүд тоош юунаас нь харах юм бол Samsung 59%-тай, Nokia 14%-тай, iPhone 10%-тай байна. Тэгэхээр яг Samsung бол нөгөө ухаантай ухаангүй айгүй бол янзын төрлийн утаснуудтай. Энэ бүгдээр нийлээ Samsung брэнд нийт дүнгээр 59% эзэлж байна. Nokia хэдийгээр одоо ухаантай утасны зах зээл дээрээс арчигдж байгаа боловч тодорхой хэмжээнд одоо өөрчлөлтөд Lumia айдар гэж хувилбарууд гараад ингээ явж байгаа. Тэгээд нөгөө өөрөө нөгөө хямдхан нөгөө чулуу утаснууд бол бас их байдаг. Тэгээд хэдийгээр ухаантай утасны эрен эхэлсэн боловч товчтой утасны эрэлттэй хүмүүс бас их байсаар л байгаа. За тэгэхээр одоо бүгдээрээ студид гар утасны зах зээлийн, смарт утасны зах зээлийн талаар салбарын талаар ярьж өгөөч гэдэг одоо бодлогын төчнөө урьж ярилцъя. Үзэгчдээ тэгэхээр амжилтын эхлэл нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар гар утасны зах зээлээр хийгдэж байгаа бүгдээрээ уламжлалсаар одоо салбарын нөхцөл байдал ямар байгаа, манай Монгол улсын хөгжил дэлхийдээ харьцуулахад ямар вэ, хэрэглэгчдийн хандлага ямар байгаа талаар салбарын мэдээлэл авдаг лээ. За тэгэхээр одоо энэ удаагийн дугаарт маань энэ салбарын одоо хамгийн гол хүмүүсийн нэг болох мэдээллийн технологи шуудан оролцоо холбооны газрын дарга энэ Жадам студид ирсэн байна. Танд баярлалаа. За баярлалаа.
За тэгэхээр Жадамбадарга энэ гар утасны хэрэглээний зах зээл одоо нөгөө ухаантай утас, ухаангүй утас нөгөө анх Монголд нэвтэрж явах үедээ харьцуулахад одоогийн энэ гар утасны хэрэглээ ямар хуу хандлагатай болж хөгжиж өөрчлөгдөж байна. Одоо гар утасны хэрэглээ сүүлийн жилүүдэд маш хурдтай өсөж байна. Тэгвэл өсөж байгаа ч гэсэн яг өсөлтийн хувийг харьцуул нийт хүн амтай харьцуулаад үзэхэд бол бага гэсэн дүн гарч байгаа. Гэхдээ энэ бага гэсэн дүн нь өөрөө юугаар илэрхийлэгдээд байна вөхөр тухайн девайс буюу хэрэглэгчийн төхөөрөмжийн зах зээл борлуулагдж байгаа үнээс илүү хамаарат байна л да. Тэгэхээр одоо юу гэдэг би жижиг статистик талаас нь авч үзэх юм бол Монгол улсад нэг 5 сая гаруй SIM зарагдсан байна. Энэ бол зарагдсан SIM тийм үү. Эндээс яг гар утас хэрэглэгч, актив хэрэглэгч байна 3 сая 70 гаруй мянган хэрэглэгч байна. За энэ дотроос 3G ашиглаж байгаа юм бол 2 сая орчим. За яг эндээс смарт гар утас хэрэглэж байгаа юм бол 20 орчим хувь гэж гарч байгаа байхгүй. Тэр энэ бол харьцангуй бага үзүүлэлттэй. Тэгээд энэ бага үзүүлэлт маань ерөөсөө эдийн засгтай, салшгүй холбоотой, өрхийн орлоготой холбоотой явж байгаа. Тэгэхээр өнөөдөр Монгол улсад зарагдаж байгаа девайс буюу хэрэглэгчийн төхөөрөмж нь харьцангуй зах зээлийн хувьд өндөр үнэтэй байна. Нэг өөрөлдөө сард олж байгаа дундаж орлого тэр орлогоос гар утсыг худалдаж авах гэхэд ихэнх хэрэгтийн тухайд бол бэрхшээлтэй буюу хүндрэлтэй асуудал үүсэж байгаа. Тэгэхээр одоо Монгол шинэ төрлийн зах зээл юу хэрэгтэй вэ гэхээр иргэдэд хэрэгцээ шаардлагыг хангасан гар утасны зах зээлийг бодлогоор дэмжих нь бол аюул чухал асуудал. Манай салбарын хөгжил өөрөө маш ойлгомжтой 3 хүчин зүйл байдаг. Нэгдүгээр үндсэн дэд бүтц байна. За дээрэс нь мэдээж тэр дэд бүтцээр суурилсан контент байж байна. За хэрэглэгчдэд очиход хэрэглэгчийн төхөөрөмж асуудал байна. Төхөөрөмж нь өөрөө гар утас байж байна, таблет байж байна, суурин компьютер байж байна, тийм үү? Тэгэхээр одоо хэрэглэгч бол гэртээ сууж интернет ашиглахаас илүү хөдөлгөөнт интернетийг илүү их хэмэлж шít. Тэр утгаараа юу гэдгийг 3G бол болохгүй байна, 4G рүү орох хэрэгтэй гэдэг. Одоо юу гэдгийг энэ бодлогын асуудал явсараад сая бид нар 4G-г амжилттай нэвтрүүллээ шít. Тэгэхдээ Монгол улс бол ер нь мэдээллийн технологийн хурдаар хөгжлийн хурдаар ер нь дэлхийд нэлийн хурдаар байдаг гэх тийм. Зүгээр дэлхийн энийг хэмжилтээр янз бүр хэмждэг. Одоо нийт хүн амыг гар утас хэрэглэж байгаа авчид тоогоор нь авч үзэх юм бол манайх дэлхийд бараг тэргүүлнэ. Нэг хүн бараг дунджаар 2-3 дугаартай гэж авч үзэл тийм үү. Ихэнхдээ төрийн байгууллага мэдээллийн технологи ихээр ашиглаж байна. Тэр нь ил тод нээлттэй байна уугүй гэдгийг бол харьцангуй нэгдсэн үндэсний байгууллагаас шалгадаг. Тэрийг бас ингээд олон нийтэд зарладаг. Зүгээр сүүлийн 2 жилийн үзүүлэлтээр бол 2 жил тутам явдаг судалгаагаар 74-т байсан Монгол улс 11 байраар өршсөн баг. Энэ бол өөрөө бодиттой үзүүлэлт буюу хоёр оронтой тоогоор өргөжлөн гэдэг бол маш том үзүүлэлт. Энэ өөрөө юу гэдэг одоо манай төц машин байж гэн, бил замын цагдаагийн бэлэн бус төлбөр тооцоо байж гэн. За энэ байгууллагуудын одоо онлайнаар үзүүлж байгаа үйлчлэгнүүдийг дэлхийн өнцөг булан бүрээс авах боломж нь бүрдэж байгаагаараа үзүүлэлт нь хэмжигдэж байгаа. Энэ ийм яваад идэв шүү дээ. Манай монголчууд ингээл нэг юм дэлгүүрт арх байгаа болохоор хүмүүс арх угаатай байна гэдэг ч юм уу. Одоо хүмүүс гар утас ухаантай байгаадахаар ингээл ерөөсөө хүүхдүүд ингээд онтож байна. Одоо гэр бүлийн урамсгал байхгүй боллоо гарилаач гэх юм ингээл ярих юм. Ер нь энэ хэрэглээг ер нь зохицуулах шаардлагагүй. Ер нь яах вэ? Хэрэглээг зохицуулахын тулд эхлээд тухайн хэрэглэгчийн босрал руу буюу иргэний босрал руу анхаардаг нэр хөгжилтэй улс орны хамгийн том жишээ байдаг л да. Тэгэхээр тэр ямар төвшөнд хэрэглээгээ хянах юм, хизээ юу гэдгийг хаана очиж зогсох ёстой вэ гэдгийг иргэний босрлоор нь илүү хэмждэг. Төхөөрөмжийг нэвтрүүлж байгаа, үүнийг дэмжиж байгаа хүмүүсийн тухайд бол энэ бодлого дээр эсрэг байр суурьтай байх нь бол зарчим зөв шүү дээ. Гэхдээ энэ өөрөө цаашаад миний хувьд бол нэвтрэлтийн үе шат гэж томьёолоод байгаа. Нэвтрэлтийн үе шатад бүх иргэд энэ рүү хошуурч ордог. Хамгийн наацхан жишээ Candy Crush гэдэг тоглоом. Тэр Монгол улс руу нэвтэрч ороход их хурлын гишүүдээс эхлээд бүх төвшин тоглосон. Тийм үү? Одоо гэхдээ Candy Crush-ыг хэдэн хувь тоглож байгаа гэхэд харьцангуй багассан байж байгаа. Тэгэхээр технологич яг үүнтэй адилхан нэвтрэлтийн үеэд аваад тодорхой хугацаа өнгөрсөн дараа эргээ харахад юу нь бидэрт ашигтай, юу нь бидэнд ашиггүй вэ гэдгийг хүмүүс өөрсдөө дүгнэлтийг хийдэг. За өөрөөс нь энэ дахиад өрхийн орлоготойгоо үнэлж цэгж эхэлдэг. За ингэж ирснийхаа дараагаар би 1G задгаагаар авах уу? Би 4G-д холбогдох уу? Миний гэр бүсний бүх хүн смарт байх уу? Миний хүүхэд 10 жил сурдаг мөртлөө iPhone барих уу гэдэг. Ингээд асуудал дээр өөрөө анализ хийж эхэлж байгаа. Одоо бид яг тэр анализ хийх мөч рүүгээ дөнгөж орж эхэлж байна л да. Тэр энийг бол одоо юу гэдэг Монголд аягүй хэтэрхий их хэрэглээ нэвтрээд байгаа учраас энийг хориглоно гэдэг бол зах зээлээ хааж боож байгаа бөгөөд бид нар бол нийгмийн эсрэг явж байгаа хэлбэр байхгүй. Тэр энэ нэвтрэлтийн үеийг даваад туусны дараа бол энэ зүйл өөрчлөгдөнө. Одоо би жишээлбэл анх бас яг смарт утас гарч ирж байхад хүүхдүүдэд энийг өгөөл хүүхдүүд нь тэрийг харахаар тайвшрал гэртээ өмөрөхгүй амар юм шиг байсан хэрнээ эргээд эрсдлийн тооцоод сүрэг үр дүн гараад байсан учраас буцаагаад смарт утасны хэрэглээг багасгаад
2G дэмждэг утас. Буюу тийм ээ зүгээр ээж автайгаа ярих одоо холбоо орхол утсыг бариулж ах жишээтэй. Босрлын яамнаас ч гэсэн сургууль дээр одоо смарт утас хэрэглэхийг хоригсон ерхий сайдынх нь тушаа шийдвэр гарч илээсэн шүү дээ. Тэгэхээр энэ бол өөрөө бүх улсад гарч ирж байгаа зүйл юм аа. Гэхдээ энэ бол өөрөө бас нийт шин зүйл шүү дээ. Харьцангуй одоо юу гэдэг хуучны ч гэдэг юм 20 жилийн өмнө байсан зүйл биш. Сүүлийн 10 жилийн дотор. Гэхдээ бүр сүүлийн 10 жил дотор сүүлийн баг 5-6 жилийн дотор маш эрчимтэй явж байгаа. Дэлхий өөрөө энэ давлгаанд өртөж байгаа зүйл байхгүй. Тэгэхээр энэ бол данаас Монголын асуудал биш. Гар утас ингэж ухаантай болох, ингээд хөдөлгөөнд интернет ашиглагддаг болох эднэр бол ер нь тэр улсын талаас нь харах юм бол иргэнд нөгөө төрийн үйлчилгээг энгийн хялбар хүргэх энэ тал дээр дээл тод нээлттэй байх тал дээр илүү чухал одоо нээлт арчлалд илүү чухал юм уу да. Зөв. Яг хөө энэ бол зүгээр өнөөдрийн нийгэм талаас харах нь бол зөв арчил гэдэг талаас. Гэхдээ нөгөө талаас харьцангуй дэлхийн нийтийн амьдрал өөрөө завгүй болж хөрсөн. Иргэд бүх ажлыг ганцаараа биелүүлж дийлхэ болсон. Тэгэхээр тэр хүн үндсэн ажлаа хийхээс гадна бусад ажлаа амжуулахын тулд түүнд бусад төрлийн үйлчлэгээс ирвс илүү хэлбэр төхөм амьдралд нь ойрхон байх хэрэгтэй тийм үү? Яг түүнтэй адилхан мэдээллийн технологи үүрэг бол энд маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Мэдээж эхний гарч ирсэн гараа бол мэдээлэл түгээхд оршиж ирсэн шүү дээ. Тий. Мэдээллийн түгээлтийг бид мэдээллийг бол баялаг гэж ойлгодог. Тэгэхээр баялагийг орон зайнаас үл хамаарч тэгш хүртээмжтэй хуваарлж авах нь мэдээлэлтэй иргэний давуу тал байсан байхгүй. Тэгэхээр мэдээлэлтэй иргэн бол илүү тийм бусдаас хөдөлгөөнтэй байдаг тийм үү. Яг түүнтэй адилхан тэр мэдээллийг тэгш хүргэх оршиж ирсэн бол одоо цаашлаа дараагийн үе шатууд дээр тэр мэдээллийн технологиг ашиглаад төрийн үйлчилгээ авдаг, банкны үйлчилгээ авдаг, логистикийн үйлчилгээнүүд авдаг, дэлгүүрээс юмаа захиалчдаг, өөр бусад бүх төрлийн хэрэгцээг хангацдаг. Ерөөсөө нэг үргэлжлэх юм бол хоол хүнс физиологи хэрэгцээс бусдын ерөнхийдөө бол хангачих боломжийг өөрөө бүрдүүлж өгч байгаа учраас энэ өөрөө хил хязгааргүй болчихж байгаа. Ер нь бол технологи өөрөө нэвтэрч байгаагийн хэрээр түүний ард бол маш том зах зээлийн урсгал явж идэг тийм. Тэгэхээр энд өөрөө бид нар хизээ яаж нэвтрэх үү гэдэг ч өөрөө бодлогын зүйлүүдийг дээрээс нь зах зээлийг хамгаалах зүйлүүд. Гэтэл энийг иргэд бол харьцангуй ойлгохгүй ерөнхийн нэг мэдээлэл төр тулгуурлаад маш их шахалтыг үзүүлдэг л дээ. Шинэ өнгөрсөн 4 жилийн хугацаанд бол 4G яаралтай оруулаач маш хурдтай нэвтрүүлж гээ шахаад байдаг. Гэтэл энэ 4G иргэд зах зээл эдийн засгийн талаас ямар сөрөг үр дагавар авчрах вэ гэдгийг тэр хүмүүсийн тухайд ямар ч мэдээлэл байхгүй. Гэтэл энэ бол өнөөдөр байгаа технологи оруулаад ирсэн девайсыг зах зээл бүрэн нэвтрээ түүнийг нь хэрэглээд дараагийн шинэ девайс орж ирэх орчны бүрдтэл өөрөө процесс явж байгаа шүү дээ. За ингээд үзэгчд маань салбарын талаар сонирхолтой мэдээлэл өгсөн чадамаа дараад баярлалаа. Үзэгчдээ нэвтрүүлэг маань дараач хэсгээрээ студиэс үргэлжлэх болно. За үзэгчдээ тэгэхээр Жадамбаа дарагтаа баярлалаа. За тэгэхээр энэ ухаантай утасны зах зээлийн бол угаасаа дэлхийд даяараа тренд бол өсөж байгаа юм байд юм байна. За ер нь ухаантай утасны хэрэглээ чинь зөвхөн өдөр тутмын ингээд тоглоод байхаас илүүтэй бас энэ төрийн үйлчлэгийг иргэдэд ойртуулахад бас их чухал ийм гарцуулж хөгжиж байгаа юм байна. Инхээр ухаантай утасны хэрэглээг аль талдаа дэмжиж ингээд тэлж явах нь тодорхой ийм сайхан зах зээл харагдаж байна. За тэгэхээр бид нар одоо хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа хэдүүлээ ярилцсан. За тэгэхээр бид нар асуулт юунаас эхэлсэн бэ гэхээр та ойрын 3 сарын дотор хэн нэгэнд гар утас худалдан авах уу гэж асууж. Тэгэхээр 62% нь бол ойрын 3 сарын дотор бол утас авахар төлөвлөгөөгүй хүмүүс тааралцсан байна. За аавна гэж төлөвлөж байгаа 38% байна. Эдгээрээс 21% нь өөртөө аавна, 9% нь их нэртэй мөн нөхөртөө аавна, 7% нь хүүхэдтэй авнаа гэсэн ийм хариулт гарч ирж байна. Тэгвэл гар утсаа худалдан авахдаа ямар хэлбэрээр авах гэж байна вэ гэдэг асуулт. Тэгэхээр гар утас худалдан авах төлбөрийн хэлбэрийн хувьд бол ер нь бэлнээр Тэди болон тийм гар утасны лангуу зах дээрээс очиж авнаа гэдэг нь 69% байна. Урд нь 100 байсныг утгад харьцангуй буурсан байна. За тэгэхээр энэ дээр оператор компаниас нь лизингээр авнаа гэдэг нь 12%, найз нөхөд гэр бүл хамаатнаас бэлгэнд болон зээлээр авна гэж 8%, электрон барааны дэлгүүрээс лизингээр авна гэдэг нь 2% байна. За тэгэхээр энэ дээр нэг юм сайн хандлага гарч ирж байгаа нь нөгөө оператор компаниуд албан ёсны эрхтэйгээр ингэж оруулж ирдэг болсноор чанарын баталгааны асуудал нэлээд наашилсан. За дээр нь худалдан авах их амархан болсон тийм баг мөнгө төлөөд авдаг болсон. За ийм хандлага их байгаа учраас ухаантай утасны хэрэглээ нэмэгдэж байна. За нөгөө талаас нь
одоо та энэ утсаа яагаад солих гэж байна вэ? Яагаад шинээр утас авах гэж байна вэ гэдэг асуулт. Одоогийнх нь эвдэрсэн хайсан 35, модноос осрохгүй гэж шин загвар авч байгаа нь 20%, ухаалаг утастай болох гэж авч байгаа нь 18%, илүү том дэлгэцтэй утас авах нь 7%, бусдаас дутхгүй тулд ядаж мэдрэгчтэй утастай болчих гэсэн хүн 6%, ухаалаг утаснаас залхаад буцаад товчтой утас руу орох гэж байгаа хүн 2% байна. За тэгэхээр ерөнхийдөө энэ дээрээс нэг сонирхолтой юм ажиглах юм бол яг модноос оцрохгүй тулд авдаг хүмүүс бас байдаг ер нь. Дэлхийд даяараач байдаг. Ийм тренди хүмүүс гэж ярьдаг. Ийм хүмүүс нь гар утасны зах зээл дээр бол чинь 20% байд юм байна. За, ухаалаг утастай болчих юмсан. За, ядаж л нэг дэлгэцэн мэдэрдэг утастай болчих юмсан гэх нэг юм бусдаас дутхгүй юм төлөө утасаа солих гэж байгаа хүмүүс бас нэлээд байдаг. За, бас нэг сайхан гарууд бол гар ухаалаг утаснаас бол залхачихсан. Одоо өли товчтой утас авъя гэж хүмүүс ч бас байна. За тэгвэл утас сонгож байгаа шалгуур үзүүлэлтэн дээр 25% нь бат бөх сүлжээ сайтай, 21% нь цэник сайн барьдаг, 14% нь мэдрэг чадвар сайн, дэлгэцний хэмжээ том байх, хаардны багтаам сайтай байх гэдэг ийм үзүүлэлтүүдийг хүмүүс дурдсан байна. Ямар утас, ямар хэдэн дугаар, хэдэн төхөөрөмж барих хүсэлтэй байдаг вэ гэдэг асуулт байгаа. Энэ дээр ер нь нэг операторын нэг утастай байх 61%, хоёр операторын нэг утастай байх 27%, энэ нөгөө хоёр симтэй утсанд хоёр операторын дугаар хийж явах сонирхолтой. За хоёр операторын хоёр утас барих сонирхолтой хүмүүс 12%. Яг нөгөө операторууд ч нөгөө сүлжээндээ үнэгүй энэ төрчгөр том операторуудын хэрэглэгч нар хоёр тим сүлжээндээ үнэгүй ярьдаг утастай байхад болчих тийм шүү. За хамгийн сонирхолтой график дээр ирж байна. Одоо барьж байгаа утасаа дараачийн утасаа солих хандлага. За одоо iPhone дараачуудаа iPhone аавна гэсэн хүмүүсийн 39% нь одоодоо Samsung барьж байгаа, 35% нь одоодоо iPhone барьж байгаа. Өөрөөр хэлбэл Samsung барьж агаад iPhone руу шилжих хүсэлтэй хүмүүс нэлээх байна. Харин дараачуудаа Samsung аавна гэж байгаа хүмүүс байж байна те. Samsung аавна гэж байгаа хүмүүсийн 55% Samsung-а барьж байгаа хүмүүс iPhone барьж агаад Samsung авна гэж байгаа 2% байна. Nokia-гаас Samsung руугаа орох гэж байгаа нь 21%. Тэгэхээр энэ нөгөө брендийн урвалтыг харъя. Тэгэхээр брендийн урвалтыг харахтаар зэрэг Samsung нь Samsung дотроо байх нь Samsung дотроо байх нь их iPhone-ыг дараачудаа iPhone авна гэж бодож байгаа улсуудын хувьд бол Samsung-аас iPhone руу урвж байгаа нь их байна. iPhone-аас Samsung руу урвж байгаа нь маш бага. Тэгэхээр энэ нэг брендийн шилжилт нь бол ингэж харагдаж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол дараачийн утаснуудын хандлага бол ер нь iPhone руугаа хандах хандлага нь яг Samsung бариа үтцсэн бол дараачудаа iPhone авах хандлага бас их байдаг байх нэ гэсэн ийм хандлагыг хэрэглэгчийн зан төлөөс олж харлаа. За үзэгчтэй. За тэгэхээр манай улсын гар утасны зах зээлийн багтаамж энэ салбарын хөгжлийн талаар бүгдээрээ мэдээлэл авлаа. За тэгэхээр ер нь бол даяараа л одоо гар утас ухаантай утас хэрэглэхийг боддог болчихсон. За ингээ ухаантай утасны хэрэглээ гэдэг чинь бол одоо бизнесийн ертөнцөөс гадна бас энэ төрийн үйлчлэгийг иргэдэд төрийн шуурга хүргэхэд хүртэл ихээхэн чухал үр гүйцэтгэж эхэлж байгааг Жаданбаа даргын ярианаас сонслоо. За тэгэхээр ер нь бол угаасаа маш олон төхөөрөмжүүд нэгдээд улмал нэг л төхөөрөмж бол улмал нэгдэх ийм процесс бол явагдаж байгаа. За дээр нь одоо энэ гар утасны ухаалаг утасны зах зээл дээр бол дэлхийд мэдээж хэрэг одоо iPhone, Samsung гэж компаниуд бараг ноёлох шахуу байсан. Энэ дээр бол одоо сүүлийн тавх намзарч байгаа бол хятадын гар утасны үйлдвэрлэгч нар бол маш хүчтэй огцом өсөрч орж ирж байгаа. За манай улсын хувьд бол одоо Samsung iPhone 2 маань бол өрсөлдөж байна. Гэхдээ яг тооны хувьд бол мэдээж хэрэг Samsung-ын зах зээлээ тэргүүлж, үнийн дүнгийн хувьд бол iPhone-ын зах зээлээ тэргүүлдэг юм байна. За ер нь гар утасны зах зээл дэлхийд ингээд харахтаар зэрэг хараа iPhone гэхэд л одоо Калифорнид Apple компани дээр дизайн хийгдсэн боловч хятадд ухсрагдсан гэх мэтээр ийм байна. Тэгээд одоо яг манай монголчууд бас нэг X phone гэж утас хөгжүүлж байгаа та бүхэн мэдж байгаа бах. Энэ нь бол бас л яг энэ iPhone-ы зарчмаар энд одоо технологи дизайн санаанууд нь хөгжүүлээ. Тэгээд хятадд хийгдэж байгаа жишээ нь. Тэгэхээр ер нь гар утасны худалдаа бол яг вэ энэ оператор компаниар аль биесээр дамждаг ийм жишг бас дэлхийд даяар бас байдгийм байна. За бас ингээд юу гэдэг iPhone Apple-ийн бүтээгдэхүүнүүдийг бол аль биесээр дахин борлуулах энэ төргээд манай Монголын томоохон электрон барааны дэлгүүрүүд энэ төр бас ажиллаж байгаа юм байна. Үзэгч танд гар утасны зах зээл дээр ямар боломж байна вэ гэж харахтаар зэрэг ер нь бол яг хүмүүс Android утас авах
авах нь бол их байна. Яагтвэл үний хувьд арай хямдхан байгаа юм. Гэхдээ манай судалгаан дээрээс харагдсан график дээрээс ер нь бол яг хуу Android хэрэглэж үтсэн хүн дараачийн удаа iPhone авах тэмүүлэл ихтэй байгаад байгаа. Харагдаад байгаа. Тийм болохоор та бүхэн нэг бол Apple-ийн албан ёсны борлуулагч болох боломжийг судалж үзэх хэрэгтэй. Гэхдээ энэ бол мэдээж хэрэг энгийн жижиг дунд бизнес эрхлэх гэж байгаа та бидний шиг хүмүүст бол маш хэцүү гэдэг нь ойлгомжтой. Тэгэхээр ер нь бол зах зээл дээр бас энэ хямд үнэтэй шин ухаалаг утасны ийм зах зээл бол байгаа. Энэ дээр бол одоо манай Монголын компаниуд бас оролдлогод хийгээд эхэлчихсэн гэдэг түрүүн би хэлжсэн. Тэгэхээр эрхэм та зөвхөн гар утас импортлох биш. Дизайн гаргаад хятадд одоо технологийн компаниудад хийлгээд зарах боломж бас байна. Энэ дээр судалгаа хийж хөгжүүлэлт хийвэл ер нь их зүгээр санагдаж байна. Тэгээд ер нь бол яг айгүй тийм гоё бүтээлч баймаар байна. Зүгээр нэг ингээл заавалчгүй утас болгон юм том байгаад ингээл ийм байх албатай юм уу? Үгүй юм уу? Тийм ээ? Одоо ингээл цаг шиг зүүчдэг утас байдаг юм байна. Ер нь бол жоохон бүтээлч шинэлэг юмнууд гаргаж явбал зах зээл дээр илүү эрэлттэй байх боломжтой гэж би тооцож байна. За яг нь ер нь бол энэ гар утасны лангууны хүмүүстэй явж бид нэр уулзаж үзье. За тэгээ ингээ үзэхдээ зэрэг хашрууд бол ер нь Хонконг одоо Сингапураас Хонконгоос хөвчлэн уцаа татдаг юм байна. Харамсалтай нь нөхдүүд бол мэдээж хэрэг одоо албан ёсоор гайл майлд мэдүүлэхгүй цуг саунд хийгээл одоо нууж дараал орж ирдэг байх гэдэг юм. Тийм учраас нөгөөдүүлийн маань бизнес одоо хэр эргэлттэй ямар бизнес байдгийг нь бол одоо маш талд нууцлаг. Гэхдээ зах зээлийн эргэлтээ одоо ядаж л TED-ийн лангууны түрээсийн дүнгээр бодоод үзэхэд энэ бол боломжооны бизнес бол яваад байна гэж би харж байгаа. Гэхдээ манай нэвтрүүлгээр бол ийм лангууны ийм барилаар хийхийг зөвлөхгүй. Би бол тийм мэрэгжлийн бус зөвлөгөө та бүхэнд өгөхгүй. Тэгэхээр арай мэрэгжлийн төвшөнд аятайхан утасны гар утасны бизнес хийе гэвэл ийм боломж байна. Харин эргээд гар утас хэрэглээ тал руу харин та бүхэн бизнес хийвэл маш өргөн боломж байна. Одоо монголчуудад зориулсан айгүй хөөрхөн хэрэгцээг нь хангасан аппликейшнуудын үйлдвэрлэл байж болж байна, тийм ээ? Софтвер аппликейшны үйлдвэрлэл байж болж байна. За энэ гар утасны хэрэглээний сургалтын асуудал байна. За одоо энэ нэг жоохон ахмаддуу настай. За нэг ерөнхийдөө за 45 50 ч гэдэг юм уу тэрнээс дээш насны хүмүүс бол нөгөө ухаантай утсыг бол яг үнэндээ бол зүгээр нөгөө ухаангүй утас шиг аваад ярддаг хэмжээнд хэрэглээд ах шиг байна. Гэтэл үр хүүхдүүд нь тэр утсыг авч өгөхдөө ч байдаг юм эсвэл хүмүүс өргөн тойрных нь тухайн хүнтэй одоо ухаантай утасны өөр янз хэрэглэмд те Facebook-ийн мессенжер, имэйлээр зураг атаачилж явуулах ч гэдэг юм уу ийм юмнууд хэрэглээсэй гэж хүсгээр хашрууд ерөөсөө тийм юм чадахгүй юм. За тэгээ тийм юм зааж өгөхээр нөгөө хүүхдүүд нь ч бас нэг сайн зааж өгдөггүй бол те миний бодлоор шүү. Энд нэг бас нэг боломжийн бизнес байгаа нь ухаантай утасыг хэрэглэх хямдхан төлбөртэй сургалт хийчихвэл одоо энэ чинь харин маш олон хүн тэр сургалт мургалтанд нь суугаад ах боломжтой юм байна. Жишээ нь утсан дээр дуу интернетээс татаад хадгалж чадахгүй байна. Утас компьютер хоёрынхоо хооронд зураг зөөж чадахгүй байна, тийм ээ? Ингээд маш энгийн юмнуудыг хүртэл чаддаг хүмүүс маш их байд юм байна. Тэгэхээр гар утас импортлох тэгээд зарах гэдэг бол яг албан ёсны бизнес утгаараа бол жижиг дунд тоглогч та бидний хувьд бол нэлээд хэцүү. Яг хаа алтан бусаар нөгөө гар утасны лангууны 8 жижиг хийн гэвэл бас хүмүүс хийгээд байна. Гэхдээ манай нэвтрүүлэгт тийм зөвлөмж өгөхгүй. Харин би та бүхэнд яг сайхан албан ёсны бизнес хийгээвэл энэ сургалтын асуудал байж болж байна, аппликейшны хөгжүүлэлтийн асуудал байж болж байна. Ингээд гар утасны зах зээлээр хийсэн аялал маань энэ төрөд өндөрлөө та бүхэн сонирхолтой байсан байх гэж найдаж байна. Ингээд та бүхэн гар утасны салбарт бизнес хий, ухаантай утасны салбарт бизнес хий гэж бодвол илүү хэрэглээ тал руу хандсан бизнес байвал эрэлттэй болох боломжтой гэж энэ удаагийн дугаараар дүгнж байна. Ингээд таны бизнест амжилт хүсье.